Цэцэн бээр. Урт тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Тэнд бас цэцэн охинтой нэг хөгшин байжээ. Тэр хүүхнийг мөнхөг хүүдээ авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлээд "Өвгөн, чи маргааш үнсэн чөдөр зангидаад замтайч биш, замгүйч биш газар, өдөрч биш, шүнж биш цагаар, гэртч биш, гадаач биш газраас өгөөрэй. Осолдвол толгойгч нь аван шүү" гэж зарлиг буулгажээ. Өвгөн их л айж яа нэ гэж гайхаш тасран харсанд охин нь "Тэр юухан байх вэ? Аав та зовлтгүй" гэд арга зааж өгчээ. Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хаанид очоод "Хаант минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч сойрхон уу" гэж хашгирсанд хаан "Чи хаан байна" гэж асуухад өвгөн "Би гэртч биш, адаач биш, хантуурга хоёрын тань зогсор байна" гэв. "Чи хизээ ирэв" гэсэнд өвгөн "Өдөрч биш, шүнж биш, үүрээр ирлээ" гэжээ. "Хаагуур явж ирэв" гэсэнд "Би замтай газраарч биш, замгүй газраарч биш, замын далангаар явж ирэв" гэжээ. "Үнсэн чөдөр яаж зангидав" гэсэнд өвгөн "Өвлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулж шатаан үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай сойрхол авч морио чөдөрлөлдөө" гэсэнд хаан "За хөгшин, маргааш танайд очино. Чи надад эр өхрийн сүүгээр илгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд" гэжээ. Өвгөн "Одоо яаны нүлээ" гэж цөхрөн охиндоо очиж хааны зарлиг хэлбэл охин нь "Тэр гайгүй, аав та санаа буузав. Би аргалъя" гэж гин. Маргааш охин аавыгаа арга төшүүлэн нөмгөн суулгаж, хан хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж "Нохоо хор" гэсэнд хүүхэн гарч ирэн "Манайд морилж болдоггүй" гэв. "Танаах хүн орж болдоггүй яасан юм бэ" гэж хааныг асуухад "Манай аав нэрэлсэн" гэжээ. "Эр хүн нэрэлж хүүхэд гаргад юм уу" гэсэнд "Эр үхрээс сүү гард юм уу" гэж хүүхэн асуув. Хаан үг дөөгүй эргээд явжээ. Хаан "Яасан цэцэн хүүхэн бэ" гэж бодож мөнхөг хүүдээ эхнэр олгож авч өгөв. Хаан хэд хоногийн дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов гэж бодоод "За хүү минь, чи хаан аавда хойно урд хоёроо толгойтой морь имээлдэж өг" гэжээ. За гэж гараад хойно урдаас нь 2 морийг зөрүүлж баглаад олон жирмээ тасчиж бүрий ядав. Манай аав намайг хойно урд хоёроо толгойтой морь имээлдэж өг гэв. Би имээлэх гээд чадсангүй ядчихуу гэж авгайдаа хэлжээ. "Чи хээлтэйгүү имээллээд уйлчих" гэж хэлв. Хийсэн ёсоор нь унаглах төгсөнгөө имээллэж уйжээ. Хаан мөнхөг хүүдээ "Аавда модон хайсанд мах чанаж өг" гэжээ. Хүүн "За" гэж гараад хамаг модон сав бүгддээ мах чанах гээд шатааж тун ядав. Тэгээд эхнэртээ очиж "Хаан аав намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд нь чанах гээд бүр ядчихуу" гэв. Тэгэхээр авгай нь "Модон шоронд мах шарж олгоод орогтон" гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Хаан нэг мөсөн хүн хийлгэж тавьчаад "За хүү минь, тэр мөсөн хүнээс үг сураад ир" гэжээ. Мөнхөг хүн үг сураатгай дууж гаргасангүй. Хамх цохиж балуучаад эхнэртээ очиж "Хаан аав намайг мөсөн хүнээс үг сурж ир гэлээ. Сурах гэж ядчаад дуугарахгүй болохоор нь хаг цогчоод ирлээ" гэж хэлв. Эхнэр нь "Уул миний бие усан билээ. Мөн би мөсөн билээ. 106 сард хардаг билээ" гэж хэлээд яваад өглөө гэж хаан аавдаа мэдүүлжээ. Тэнэг хүүн тэр ёсоор нь аавдаа хэлжээ. Хаан "Аа миний хүү, цэцэн авгаа аваад ухаан орж хаан ширээнд сууж хамаг төмнийг захирч чадах болжээ" гэд хаан ширээгээ хүүдээ өгчээ.